За нэг ийм асуудал үүсэж байгаа. Улсын хэмжээнд 1800 орчим шатхуун түгээх станц байна. Улаанбаатар хотод 280 орчим шатхуун түгээх станц байна. Сая ингээд шатхууны хямралууд ингээд жилд болоход манай улсад одоо бид аль шатхуун түгээх станцад хэдий хэмжээний ямар бүтээгдэхүүн байгаагаа мэдхэд туйлын хүндрэлтэй байна. Зарим шатхуун түгээх станцууд байгаа мөртлөөсөө зарахгүй байна. Ямар шалтгаанаарыг нь мэдэхгүй. Зарим одоо аж ахуйн нэгжүүд маань бөөний борлуулалт руугаа түлхүү анхаарал хандуулад жижиглэнгийн борлуулалт руугаа хийхгүй байна. Сая бол жишээ нь ямар гажиг үүсчихэж байгаа вэ гэхээр сая одоо 4 хоногийн хугацаанд засагдаад дуусч байгаа энэ дизель түлштэй холбоотой асуудал дээр ямар асуудал үүсэж эхэлж байна гэхээр бөөний үнэ нь 3800. Жижиглэнгийн үнэ нь 3160. Бөөний хэрэглээ нь манай улсын нийт хэрэглээний 60 гаруй %. Жижиглэнгийн хэрэглээ буюу иргэдийн хэрэглээ 30 орчим %. Ингэнгүүт одоо бас шатхууны асуудал хүндрэх гээд байна гэдэг нэг юм зарим сошиал ойлголтоос шалтгаалаад аж ахуйн нэгжүүд маань их хэмжээгээр нөөцлөөд иргэдэд олдох байгаад эхэлж байгаа. Нөгөө сумдуудад очих байгаад эхэлж байгаа байхгүй. Энэ үед яах вэ? Зах зээлд найдад орхих уу? Болооч энэ хуваарлтаа болсон зохицуулаач гэдэг юм хийх үү? Тэгэхээр энэ улсын хэмжээнд байгаа бүх шатхуун түгээх станцууд дээр мэдрэгч одоо тийм бүтэн системүүд байдаг юм байна л. Харж идэг хаана байгаа юм байхгүй. Нөөцөө яаж удирдах юм? Одоо бол уцаар ярьдаг хүн явуулдаг мензуркаар хэмждэг ийм л одоо ажилт. Хүний хүчээр дийлэхээс өнгөрчөөд байна. Цахим систем оруулж ирээ. Цахим одоо удирдлагын тогтолцоонд шилжүүлъя л гэж байгаа.